Сувгата бүгдээрээ эргээд тавтаа морил Италиусаас энэ өдрийн мэндийг хүргэе. За нэг сар гарan бичлэг оруулсангүй нэлээд завгүй байлаа. Тэгээ та нар маань бүгдээрээ сайн уу? Манай сувгийг анх удаа сонсохоор шийдэж орж ирсэн сонсогч байвал Ита Тв-сүг маань Итали болсон үйл явдал мөн Италийн угуул мафийн түүхүүдийг хуваалцдаг байгаа. Сонсогч нар маань сувгаа дэмжиж цаар сурталчилгаагаа бүрэн үзхийг хүсье. Өнөөдрийн бичлэгээр энэ зурган дээр харагдаж байгаа Алессандро болон Жулия гэдэг хосын амьдралын талаар ярих болно. За Жулиягийн тухайд бол ээж аав гэр бүлийнх нь Наполигоос гаралтай Италийн доод мужаас ирсэн 28 настай метр 70 өндөртэй 70 кг хэмжээтэй урт шаргал өстэй ер нь жоохон биерхүү. За ингээд үл хөдлөх хөрөнгийн зуучлагчийн ажлыг Миланд хийдэг. Нэг эгч нэг эрэгтэй дүүтэй ээж аав таагаа нэлийн дотн харилцаатай гэр бүлсэг найрсаг юм эмэгтэй. Харин түүний найз залуу болох Алессандрогийн тухайд 1993 онд төрсөн 8 настай нэг хүүдээ өмнөх эхнэрээсээ салсан. Миланы тансаг зэрэглэлийн буудлын нэгэн бааранд бармен хийдэг юм байна. 2023 оны 5 сарын 27-ны өдөр буюу саяхан гэсэн үг Жулия ээж рүүгээ болон сайн найз руугаа өнөөдөр амар стресстэй байна гэдэг мессежийг авуулсан. Ингээд орой 7 цаг болж байхад ээж нь Жулия руу өнөөдөр юу болсон бэ гэд бичсэн чинь өөдөөс нь Жулия ээж би ингээ явж унтлаа маргааш ярий гэд хариу өгөөг. Маргааш нь ээж нь холбоо барих гэж оролцсон боловч охиноос нь ямар ч сураг байхгүйсэн. Ирэх нь Алессандротой холбоо бариад Жулияг асуусан чинь Жулия өглөө ажил руугаа явахад нь гэртээ унтаад үлдсэн гэж хэлсэн боловч орой ажилласаа ирэхэд нь гэрт нь Жулия байгаагүй, ерөөс утсандаа хариулахгүй байсан. 7 сартай жирэмсэн том гизтэй эмэгтэй бүхүүлд нь нэг өдөр ингээ алуугаалаад хүнд ч хариулахгүй байсан учраас гэр бүлийнх нь санаа зовоод ингээ Сенагаад байсан Алессандро цагдаагийн газар руу залгаад мэдэгддэг байгаа. Ингээд ирэн хаах ажиллагааг эхлүүлсэн. Гэхдээ хүмүүсийн хамгийн том сэжиглэжсэн цор ганц хүн бол угаасаа Алессандро байсан. 2023 оны 5 сарын 27-ны өдөр болсон үйл явдал бүх хүмүүсийн анхаарлыг татсан. Энэ өдөр юу болсон бэхээр Сенагод Жулия гэртээ ганцаараа байж исэн. Өдрийн 3 өнгөрч байхад утсанд нь нэгэн дуудлага ирдэг байгаа. Энэ дуудлаган дээр Аллегра гэдэг нэртэй 23 настай Америкаас ирсэн Алессандротой нэг бааранд ажилладаг эмэгтэй залгасан байсан. Энэ эмэгтэй Жулиад хэлэхдээ сүүлийн 1 жил хэдэн сарын туршид Алессандрогийн найз охин нь би ингээ байсан. Чи яагаад Алессандрог явуулахгүй салахгүй ингээд байгаа юм бэ гэдэг зүйлийг ярьсан. Жулия бүр шокнд ороод ингээд нөхцөл байдлыг тайлбарлаад энэ хоёр уулзахаар болдог байгаа. Синагогийн гэрээсээ гараад метро аваад Милан руу явж байхдаа 4 цаг 20 минутанд Жулия Алессандро руу мессеж явуулдаг. Энэ мессежин дээр басан бүх юмыг тайлбарлаад ажил руу ч очиж энэ одоо нана хүлээж чи угаас ингээ баригдсан. Яаж ч худлаа хараад одоо үс ингээ гарцгүй. Тэгээ гуруулаа авалзаад юм а яри гэд Жулия сануулсан байгаа. Тэгээ ажил дээр нь Миланы Манзони гэдэг гудамжны Армани гэдэг нэртэй буудлын Бамбу гэдэг нэртэй баарн дээр очиод тэр хоёртой уулзах гэсэн чинь Алессандро айл гэдгийг зүгтцсэн байсан. Тэгээ ажлынхандаа хэлэхдээ бол ажил гарчлаа яаралтай явах хэрэгтэй байна гэж хэлээ гараа авсан гэж ажилласаа. За ингээд Жулия нэг очсон дээрээ нөгөө Аллегра гэдэг эмэгтэйтэй нь уулзсан чинь энэ хоёр нэг ойр цагаар цаг орчим суугаад бүх юмыг ярилцдаг. Хоёр эмэгтэй айл нь ямар амар худалч хүнтэй хамт байсан. Алессандро ямар амар манипуляц хийдэг нарциссист хуваа хижээсэн эго өндөртэй эрэгтэй хүн бэ гэдгийг нь ойлгосон. Аллегра гэдэг энэ 23 настай Америк нууц хамрагтаа Алессандро хэлэхдээ Жулия бит хоёрын хооронд бүх юм дууссан. Зүгээр нэг гэрт амьдардаг. Тэгээ Жулия намайг алах гэж оролцсон. Жулия байполоор галзуу мэдрэл муутай ийм эмэгтэй. Би тэрэнд хайртай биш. Би чамд л хайртай. Тэгээ угаасаа хоёулаа хамт байна. Чихтэй төр зур Жулиагаас би ингээд бүр мөсөн ингээд тустай амьдраад их хилтэлд намайг ингээд хүлээж хоёулаа ингээд би бидтэй хайртай амжаа ингээ хамттай байна гэж амласан байгаа юм бүр ингээ Жулиагаас бүр мөсөн холтно гэж амласан. Тэгэхээр энэ Аллеграгийн хувьд бол ийм байгаа байхгүй юу? Алессандро ингээд найз эмэгтэйтэйгээ амьдардаг. Гэтэ тэр хоёр салж байгаа. Тэгээд 1 жил хэдэн сарын турш салахыг нь хүлээсэн байгаа энэ Аллегра. Тэгтээ жоохон ингээд
амар сайн бодоод үзэхээр Алlegri жоохон толгой муутай юм уу? Эсвэл үнэхээр тийм гинэн юм уу? Эсвэл үнэхээр ингээд хүний нууц амраг хийгээд 1 жил 3 сар явж авах хугацаанд тэр эрэгтэйд итгээд салчин гэ бодоо явж исэн юм уу мэдгүй. Гэтэ би бол энэ юмхтэйг бол нэг сайн ойлгоогүй. Яг үнэ л хэлье. За тэгвэл үнэхээр Жулия Алессандро хоёр салах хэмжээний тийм харилцаатай байсан юм уу гэдэг талаар харъя. Жулия 7 сартай жирэмсэн. Яг энэ хэрэг болохоос өмнө 20 хоногийн өмнө Алессандрод юу гэж хэлсэн байсан бэ гэхээр машинаас ч уруулын будаг олсон. Чамд би итгэхгүй байна. Хоёлаа ингээд хамтран амьдрий. Гэхдээ хүүхдээ гартал хамт амьдраа дараа нь би ингээд явнаа. Би ингээд чамтай байх хүсэлгүй байна. Нэгэнт ингээд одоо миний итгэл алдарсан. Одоо ингээд нэгэнт энэ харилцаагаа дуусгая гэж яг 20 хоногийн өмнө хэлсэн байгаа. Энэ хэрэг болохоос өмнө. За тэгсэн чи өөдөөс нь Алессандро юу гэж хэлсэн гэж би чамд хайртай. Би чамгүйгээр амьдарч чадахгүй. Чи миний хүүхдийн ээж. Чи хүүхдээ бодоод ийм битгий яар. Ямар ингээ янзын ээж гэхэрээ ийм ярьдیں۔ Миний хүүхдийг ингээ чи тээж байгаа. Бит хоёр ингээ хамтран амьдрах хэвээр ийм бити юм яриад байгээд ингээд хэлсэн маа. Тэгэхээр Алессандро нэгсэндээ Жулиатай ч амьдармаар байсан, Аллегратай ч амьдармаар байсан. Аллегри Жулия хоёр нэг цаг ярьж байгаа хоорондоо эдгээр бүх юмыг олж нээсэн зэ. Үүнээс гадна хамгийн аимшигтай Жулиаг цочролд оруулсан зүйл бол энэ Аллегра гээд охин 2023 оны 1 сард жирэмсэн болсон байгаа Алессандрогоос. Нэгсэндээ Жулия баг 3 сартай жирэмсэн байх үед энэ эмэгтэй бас жирэмсэн болсон. Тэгээд Алессандротой тохиролцоод 2 сард нь үр хөндүүлсэн байсныг нь олж мэдсэн. Нэгсэндээ хоёр талд хоёр эмэгтэй жирэмсэн болгосон байсан гэсэн үг. Дээрээс нь Жулиагийн Сенагод байдаг тэр гэрт нь Алессандро Жулия байхгүй хооронд нь Аллегра гэдэг эмэгтэйгээ дандаа авчирдаг. Авчрах болгондоо Жулиагийн бүх юмыг нуугаад, зургийг нь нуугаад, хэрэгэлдэг юмнуудыг нь нуугаад ерөөсөө ингээд бүх юмыг нуучдаг гэсэн гэж байгаа. Тэгээд тэр Аллегра гэдэг эмэгтэй нь тэрийг нь ерөөсөө анзаардгүй байсан. Жулия Аллегра хоёр яг адилхан мессеж чижээд Алессандрогоос салъя гэж тохиролцоонд хүрсэн. Тэгээд гэртээ очиод арай юу болсныг заавал Аллеград Жулия мэдэгдэн гэж хэлсэн байгаа. Уг нь бол за ингээд 6 цаг өнгөрч яхад 6 цаг 20 минут орчим болж байхад Аллеграгаас салаад Жулия Миланаас Сенега руу явах метронд суусан. Тэр метроноос буугаад нэг ойрхон жижигхэн хот дээр зогсоод Алессандрогийн ээж аавынх нь машинаар Сенега руу гэртлүүгээ хөргүүлэх ёстой байсан баг. Ингээд метронд явж байгаа хоорондоо 6 цаг 30 минутанд нэгэн урт мессежийг Алессандро руу Жулия явуулсан. Энэ мессежин дээр юу гэж байгаа вэ гэхээр би чамайг одоо юу гэж зохиож ярьж худлаа ярих бол гэдгийг чинь хармаар байна. Ингээ живэлстэй хогийн шижгийн амтаа гэж юм. За дээрэс нь би тэр мессежийг авчруулж хэлж байгаа шүү цагаас. За тэгээ чи бол өөр юу жишээ. Миний гэрт гадны хүн авчирч болохгүй. Чи нэг ойлгож байна уу? Чи бүр ингээд чамайг бодохоор ингээ шижиг хурж гин. Чи амьдралаа өөрөө ингээ сүрүүлсэн хоёр өөр эмэгтэйгээс хоёр ингээ хүүхэдтэй 30 настай аав гэд ингээ боддоо гэд ингээ тэгжэн тэгээ ер нь бол би одоо гэрлүүгээ босч чи наана байж ингээ хоёлаа ярилцсан гэж мессеж үлдээс маа. Тэгээ машин дотор нь ээж аавтай хамт явж байхдаа Жулия энэ бүх зүйлийг ярьсан. Ээж аав нь мэдчихсэн. Тэгээ ээж нь Жулиагаас чи манад өнөөдөр хоноо гэж асуусан. Тэгээ Жулия үгүй гэрлүүгээ явнаа гэд ингээд 7 цаг бараг болох гэж байхад юм уу да 6 цаг 50 минут орчимд гэрийнх нь гадаа ээж аав нь буулгасан. За яг энэ мөчөөс хоошоо Жулиад юу тохиолдсныг хинч мэдэхгүй. Жулия гэрлүүгээ ороод дахиж бүр хинэж нүдэнд харагдаагүй, хинтээж холбоо байраагүй, яг агаар замхарсан юм шиг алуу байсан ба. Тэм учраас Алессандрогийн ээж аав хоёр нь Жулиаг харсан хамгийн сүүлч хүмүүсээ гэсэн үг. Тэр өдөр юу болсныг бүгдийг нь Алессандрогийн ээж нь ингээд детальтай мэдчихсэн учраас Жулия алуу болсны дараа хүүгээсээ хэд хэдэн асуулт асуусан ба. Жулиад юу тохиолдсон юм бэ? Жулиагийн хүүхэд Жулия хоёрт юу тохиолдвоо? Тэр хоёрыг хаачсан бэ? Чи яагаад юу ч мэдэхгүй байгаа юм бэ гэдэг ингээ хүүгээс амар сонин зүйл асууж ирсэн юм чинь. Жулия алга болсноос хойш Алессандрогийн явуулсан нэг мессежийг би та нарт уншуулъя Жулия руу. Энэ мессежин дээрээ "Baby чаг өөрөө орон руу зүгтцсэн юм уу? Чи бүх зүйлийг орхихоор шийдсэн юм уу? Тэм бол надад ядаж амьд байгаа гэдгээ мэдэгдээч" гэд бичсэн байсан. Мэдээж хэрэг энэ болсон бүх үйл явдлаас харахад угаасаа Алессандро хамгийн том сэжигтэн болж урьсан. 5 сарын 31-ээс 6 сарын 1-ний шүлжих шөнө Алессандрог цагдаанууд баривчилж аваад байцааж эхэлсэн байна. Байцаалтын үеэр Алессандро өөрөө бүх хэрэгээ хүлээсэн. Дээрээс нь хамгийн ингээд хүмүүсийг цочролд оруулсан нэг зүйл бол
Жулия Аллегратай тэр баарн дээр уулзж байгаа хооронд Алессандро Google дээрээс хэрхэн найз охиноо алах вэ? Хэрхэн цогцыг ваананд шатаах вэ гэдэг хайлтыг хийсэн байсан. Бүгдээр одоо Жулиад яг юу тохиолдсон гэдэг талаар ярив. 5 сарын 27-ны орой Жулия ойролцоогоор 7 цагийн үед гэртээ ороод тэр үед гэртээ ороход Алессандро айл хийзээ ирсэн Жулиаг хүлээж исэн. Жулия ерөнхийдөө юу болохыг бас гадарлаагүй байсан. Тийм учраас биеэ хамгаалж чадаагүй байх үед нь Алессандро өөрлөнд дайраад хоолон хэсэгт нь хутгалсан байна. За ингээд их хэмжээний цус алдаад биеэ хамгаалж чадаагүй Жулия амнасаа алдсан. Ер нь бол 29-ны үед Жулиагийн цогцыг Алессандро гэртээ байлгаад үүний дараа 30-31-нд машиндаа байлгаж аваад 31-ний өглөө байртаа нь ойрхон байрладаг гаражны хойгуур өндөр өвс бут ургасан газар хүн бага очих учраас тэнд үлдээсэн байсан. Энийгээ өөрөө байцаалтын үеэр хийсэн ба. За ингээд Жулиагийн цогцыг хаана байгааг зааж өгөхийг шаардсан. Ингээд одоо Алессандро Жулиаг хаана үлдээснээ нарийн тайлбарлахад нэрнгээсээ Жулиагийн цогцос тэнд үлдсэн байсан. Ингээд цогцыг шинжилгээний газар руу шилжүүлээд нарийн шинжилгээнүүд хийгээд үзэхэд 35-аас дээш удаа хутгалуулсан. Хүзүүндээ 3 удаа хутгалуулсан. Ер нь хүзүүндээ хутгалуулна гэдэг чинь шууд байдлаар их хэмжээний цус алдах хамгийн том шалтгаан. Задлан шинжилгээгээр Жулиагийн цогцноос ойролцоогоор 7 цаг 10 минутанд макс нь амнасаа алдсан байна гэдэг дүгнэлт гарсан. Тийм учраас 7 цаг 30 минутанд ээжрүүгээ явуулсан тэр мессежийг Алессандро бичсэн байсан. Үүнээс гадна Жулиагийн утаснаас 8 цаг өнгөрч байхад Аллегра руу хэд мессеж явсан. Энэ дээр миний чамд хэлсэн бүх зүйл худлаа байсан шүү. Алессандро бит хоёр хоорондоо одоо ямар ч холбоо байхгүй. Тэг чи одоо Алессандротой байж болно, би эндээс явлаа гэд бичсэн байсан. За яг энэний дараа Алессандро Аллегра руу бичээд бит хоёр дууссан. Би чандлахаартай. Чи хэрэг хагаад гараад ирээ. Одоо хоёлаа ярилцъя, гуйж ийна гэд бичсэн байсан. За ингээ гэрийнх нь гадаа явж очиод гэрлүүн орох гэж оролцсон, гаргаж ирэх гэж оролцсон. Гэхдээ Аллегра өөрийнхөө аюулгүй байдлыг бодоод дээрэс нь болно гэж шийдсэн учраас Алессандрод ямар ч нүр өгөөгүй. Алессандро Жулиагийн цогцыг нь ваанд хийгээд шатаах гэж оролцсон байгаа. Дээрээс нь алкогол асгаад энэ нь шинжээчд гэрт нь одоо шинжилгээ хийж хахад бааных нь өрөөнөөс уул мөрнүүд нь буюу ваан дээр үлдсэн толгонуудаас нь харагдсан баг. Алессандрогоос цагдаа нар яагаад ийм зүйл хийсэн юм бэ гэдээ асуусан чинь би стресссэн байсан. Тэгээд дээрэс нь Жулиа нь миний уурыг хүргэсэн. Тэгээд хоёр эмэгтэйгийн учрыг нь олохын тулд ингээд энэ зүйлийг зохицуулахын тулд ингэсэн гэж ярьсан баг. Аллегра цагдаа нарт байцаалт өгж байхдаа яагаад Алессандротой 27-наас хойш уулзаагүй гэд асуусан чинь би Алессандрогоос яагаад хэлсэн. Намайг бас ингээ яачих юм блэ гэж бодсон гэж хэлсэн гэсэн. За үүнээс гадна тэр Бамбо гэдэг нэртэй дээд зэрэглэлийн баарнд 10 жил ажилласан, 6 жилийн туршид Алессандротой хамт ажилласан нэг хүн ингэж ярьж байгаа. Алессандро ажлынхандаа бүр байн худлаа ярьдаг. Өөрийгөө хүүхэд гүгэж ярьдаг байсан. Жулиагаас салсан гэж ярьдаг байсан. Бид нэ чи хүүхэдтэй юм шүү гэд асуухаар үгүй гэж хэлдэг. Эхэндээ Жулиадаа үерхдэг гэдгийг нь тэнд ажилладаг байсан бүх хүмүүс мэддэг байсан ч гэсэндээ явандаа Алессандро би Жулиагаас салсан гэж хэлээд ингээд Аллеградаа үерхэж эхэлж байгаагаа ажлынхандаа хэлсэн ба. Алессандрогийн ээж нь телевизэд ярилцлага өгсөн. Яагаад вэ гэхээр энэ үйл явдал басны дараа сошиал орчинд хүүгүүдээ зөв хүмүүжүүлээч. Хүүгүүдээ яагаад юм араатан шиг болгоод айлын хүүхдүүдийн амьдралыг үгүй хэлгээд байгаа юм бэ гэдэг ямиг одууд телевизийн янз бүрийн нөлөө бүхий хүмүүс Италид яриад эхэлсэн чинь Алессандрогийн ээжийг нэг ярилцлаганд өрөөд оролцуулаад ээжээс нь сэтгүүлч асууж байгаа. Та хүүгээ энэ хийсэн зүйлийг нь юу гэж бодож ийн гэдгсэн чинь чөтгөр бүр ингээд шугалсан юм шиг ийм байлаар заваа ийм хийсэн. Би бол хизээч энэ хүүгээ одоо уучлж чадахгүй. Тэгээ ингээд хийсэн юмныхаа горийг амсаасаа гэж хүсэж чинь ийм хүүхэд төрүүлж өсгсөнд ингээд үнэхээр уучлаарай. Ингээд үнэхээр буруутай мэдрэмж авч ийн маш харамсалтай байна. Надад ингээ үнэхээр хэцүү байна. Би ийм муухай хүүтэй, ийм эрэгтэй хүн энэ хорвоо ертөнцийн авчирсан эмэгтэй хүн гэдгээсээ баг ингээ гутчин гээд ээж юм бүр ингээд уйлаад ингээд бүр ингээ уйлахаа зогсоож чадахгүй тэгж ярьж байгаа тэр эмэгтэй. Шинжээчид Сенегод амьдардаг энэ хоёрын байранд нь 7 цагийн туршид 21 шинжээч орж ажилласан. Эндээс
Жулиагийн биологийн одоо энэ уул мөрүүд нь олцсон, цусны дээжүүд нь олцсон. Гэхдээ Алессандро бүр маш сайн цэвэрлэгээ хийсэн байсан гэдгийг нь олж тогтоосон. Үүнээс гадна Жулиагийн цогцыг гадагш нь гаргаж одоо буулгаж ирэхэд бол цахилгаан шатны дотор хэсэг доод одоо энэ нөгөө бие нэг давхар энтрийг нь шалгаж үзнэ. Тэр амьдардаг байранд нь цэвэрлэгээ хийдэг нэгэн ажилтнаас Алессандро хогийн шүүр асуусан байна. 6 сарын 6-ны өдөр Жулиагийн өмгөөлөгч буюу одоо гэр бүлийг төлөөлж исэн Жованни гэдэг нэртэй өмгөөлөгч Сенегод амьдарч исэн байрнаас нь одоо энэ Алессандро Жулиаг хөнөөхтөө хэрэгэлсэн хутгийг нь олж авсан байна. Тухайн хутгийг хэрэг басны дараа угаагаад хөргөгчний дээд хэсэгт байрладаг хутга хийдэг савранд буцаагаад хийсэн байсан. Алессандрогийн тайлбарлсан болон шинжээчдийн Сенегод дахь гэрт нь хийсэн шинжилгээний үр дүнд тэр хоёр галтгоондоо хэрэлдэж эхэлсэн. За ингээд тэр үедээ Алессандро юм идгээд ногоо хэрччихсэн байна. Энэ үед нь Жули араас нь юм бариад ингээ хэрэлдээд ингээ гомдолж байсан. Тэгээд ер нь бол Алессандро тэр хилжсэн юмнуудаас нь болоод бүр ингээ амар уурсан юм шиг байна. За ингээ мэдээж хэрэг гартаа хутгатай байсан. Хамгийн эхний одоо гэмтлүүд бол хүзүүн тус газар нь 3 удаа гүн хутгаалсан. За энэ бол хамгийн том шарх нь. Үүнээсээ хойш нийтдээ бараг 37 юм 9 удаагийн хутганы сориг байгаа гэж шинжээчид тогтоосон. Ерөнхийдөө галтгоонд Британий завсар бага хэмжээний цусны уул мөрөөд олцсон бол харин зочны өрөөнд маш их хэмжээний цэвэрлсэн цусны мөрөөдийг мэргэжлийн шинжээчид үүсгэн хэрэглэдэг машинаар тогтоосон ба. Үүний дараа Ваны өрөөнөөс нь бас цусны уул мөрөөдийг тогтоосон ба. За ингээд Алессандро одоогийн байдлаар Миланы Сан Виторе гэдэг нэртэй хорих газар хоригдож байгаа. Шүүх хурдлын арай болж амжаагүй хүмүүсийн таамаглаж байгаагаар хамгийн ихтэй 15 жил юм уу эсвэл 11 жилийн хорих ял авна гэсэн таамаглал гарсан ба. Яагаад вэ гэхээр Италид ийм төрлийн гэмт хэрэгүүдийг хийсэн хүмүүс хоригдоод ихэнх тохиолдолд 15 жил юм уу 11 жилийн дараа суллагдаг хандлага маш их ажиглагддаг юм байна. Үүнээс гадна хамгийн одоо нэг амар зүйл нь Алессандро зөвхөн Жулиагийн амнасыг хоригоогүй 7 сартай хүү Тайгогийнхан амнасыг ч гэсэндээ хороолсон. Тийм болохоор энэ давхар аллаа гэж үзэж байгаа. Цогцыг нуун дарагдуулсан гэж үзэж байгаа. Сан Виторе гэдэг тэр 20 ангийнх нь бусад ял идэлж байгаа хүмүүс Алессандро руу дайрах гэж маш олон удаа оролцсон юм байна лээ. Сенего хотын захиргаа болон оршин суугчид Жулиагийн гэр бүлээ даавт нь гүн эмгэнэл илэрхийлж маш олон одоо хоногийн хүндэтгэлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж Жулиагийн цогцос олцсон газар цэцэг бэлэг авчиж тавьж чагсаал цуглаан хийж исэн. За ингээд бүх хэрэг үйл явдал болоод өнгөрсөн ч гэсэндээ бүгдээрээ энэ зүйлийг мартахгүй шүү. Жулиа үргэлж бидний дунд байх болно гэсэн уриатай зөндөө олон янз бүрийн постууд, бичлэгүүдийг онлайнаар ингээд гаргаж исэн. Жулиагийн эгч болон ах нь уучлаарай эрэгтэй дүүн ярилцлага өгсөн байсан. Тэгээд өөрсдөө шинхэн хүнээ үлээгээд бүгдээрээ маш догтлоод хүлээж исэн. Ийм юм болно гэж бодоагүй гэд маш их уйлж харамсаж гэр бүлийнхнийх нь хувьд бол энэ хоёр хүнээ алдсан маш том харамсалтай үйл явдал болсон. За харин өмнө би бас хэлсэнчлээ Алессандрогийн ээж нь телевизэд ярилцлага өгөөд хүүгээ бол уучлахгүй гэдэг талаараа ярьж ирснийг та нарт хэлсэн. Гэтэ одоогийн байдлаар шүүхээс Алессандрогийн ээжийг сэжигтнэр татах магадлалтай гэсэн мэдээлэл өнөөдөр гарсан байна. Яагаад вэ гэхээр хамгийн түрүүнд Алессандро тэр үйл явдлыг хийснийхаа дараа залгсан хүн ээж нь байсан гэсэн юмнууд сайтууд үл ярьж байгаа. Тэгээ ээжтэйгээ энэ талаар ярьсан байх магадaltaй. Дээрээс нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваад Жулиатай хамт гэрлүүн орох хэрэгтэй байсан. Эсвэл хүүтэйгээ ярилцах хэрэгтэй байсан гэх мэт одоо хэрэг явдал одоо энэ гэмт хэрэг болохоос энэ аллах болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна гэдэг юмыг бас айгүйх ярьсан байлаа. Эрэгтэй хүний энэ хуурж байгаа, худлаа хэлж байгаа, хувиа хичээсэн ийм эготой өөрийгөө юу ч хийж болно гэж бодсон ийм муухаг сахилга батгүй жоохон хүүхдийн бодол нь маш олон хүний амьдралыг сүрүүлж байгаа энэ кейсэн дээр одоо Алессандрогийн гэр бүл Жулиагийн гэр бүл ээж аав тэгээд 7 сартай энэ хорвоо ертөнцийн дээр эрхээ хүлээжсэн Тайго хүү Алессандрогийн өөрийнх нь 8 настай хүүгийн амьдрал бол энэ хэргийн дараа ингээд ерөөсө хизээж дахин одоо эргэж буцхааргүйгээр өөрчлөгдсөн хувирсан байна.
Тэгээд Монголд ч гэсэндээ яг одоо энэ Александро Митийн эрэгтэй хүмүүс ч гэж одоо юу гэх юм бэ? Ийм хүмүүсийг одоо юу гэж хэлвэл зүгээр юм бол иймэрхүү юмнууд айгүй их байдаг. Жишээ нь эхнэрээ хуурдаг, худлаа хайлдаг, баригдаагүй юм шиг жүжиглдэг, Facebook, Instagram дээр янз бүрийн охтууд руу далчганы жорж ирдэг. Залуучууд маш их байдаг. Тэгээ амар худалж Монгол залуучууд амар юм юу хуурдаг. Тэгэл шоудаал ингээл амьдралыг болгох чинь ингээл ээж идэг. Тэгэл эмхтэн хүнийг нөгөө нэг сайхан сэтгэлтэй болохоор тэр сайхан сэтгэлийг нь ашиглаад тэнэгтүүлэл амьдрч юм биш бодог. Тэгээд эцэст карма хаалгаа андуурдаггүй гэж үг байгаа. Facebook дээр бүсгүүчүүдийн шивнэ гэдэг групп байдаг. Одоо энд сонсож байгаа бүх хүмүүс тэр группыг магадгүй хайж үзэх бах. Тэгээд энэ дугаарыг сонсож байгаа эрэгтэй хүмүүс байвал сонсож байгаа эрэгтэй хүмүүс дундаас эхнэрээ найз эмэгтэйгээ жирэмсэн хүнийг хуурж байгаа бол карма нэг өдөр толгойн дээр чинь тас гэдээ унаад ирвэл нэг гайхах юм байхгүй бах шүү залуучуудаа. Тэгээд эмэгтэй хүнээс төрөөгүй юм шиг, эмэгтэй хүнээр өөрийгөө өсгүүлээгүй юм шиг юм хогийн зам битгий гаргаарай. Хэрвээ ингээд шоудж наргиц ингэж юмараа бол ганц бий бай. За тэгээд тэр бүсгүүчдийн шивнэ гэдэг группээр өдөрт хэдэн 10 пост ордог, хэдэн мянган эмэгтэйчүүд байдаг. Тэр эмэгтэйчүүд ингээд бие биенээс зөвлөгөө авахгүй ч тэр группийг нээсвшүүлээ. За ер нь ингээд хараад байгаа тэр групп дээр ихэнх постных нь бараг 90% нь нөхөр нь хуурсан одоо яах вэ гэдэг сэтгэл зүйн асуудалд бүр ингээ хэдэн 10 жил амьдэрсэн эмэгтэйчүүд пост оруулдаг. 26-тай, 20-тай охтууд ингээд тэнд бас ингээ зовлонгоо ярьд юм бэлээ. Тэгээ тэрийг сонсох бол маш харамсалтай. Эмэгтэй хүмүүс ийм муухай зүйлийг одоо хүртэх ирэхгүй. Энэ удаагийн бичлэгээр хэдүүлээ жоохон хүнд сэдв ярьлаа. За ингээд эрэгтэй хүмүүс тэр дундаа нэгийг бодож хоёрыг тунгааж өөрсдөө хүмүүжүүлэх том жишээ болсон видео байсан байх гэж итгэж байна. За ингээд хүний амьдралыг там болгож хувирахаас өмнө өөрийгөө жоохон шүүсийг шахаж сахилах баттай болгож эр хүний яг эр хүн гэж дуудуулах тэр хэмжээнд очисныхаа дараа гэр бүлтэй, үр хүүхэдтэй, нухацтай харилцаанд ороорой гэж зөвлөё. За одоо ингээд энэ удаагийн дугаараа энэ хүрээд өндөрлөе. Дараагийн дугаараа бас утгагүй оруулна. Та нар маань суугаад дэмжиж хамттаагаарай. Сувгтайгаа дандаа хамттай байдаг сонсогч нартаа маш их баярлалаа. Админ нэрээ марцнаас стил рүү амралтаар явчаад ирсэн байгаа. Магадгүй Facebook, Instagram дээрээс та нар бас харсан баг. Тэгээ би удахгүй стил рүү явсан аяллахаа бичлэг оруулах болно. Нилээн гоё вайбтай бичлэг байгаа. Тэгээ тэр бичлэгээр бүгдээрээ уулзцгаая.